Hello. Бидний сонгоос туслаа аваад лугаар чи одоо тараагаа хийсэн. Үгүй буруу байгаа юм шүү. Чи юу таглах юм? Нэг жаастай зур яваад туслаа ингээд өгтөөцгий. Тэгээд энэ хөвгийн харагдаж байна. Тэгээд туслан дуусах хүртэл дуусан сар суу ингээ бодлоо. Бацаар байгаа шавуудад хайртай хородлогч надтай хайртай аав ээжийн хотод нэмэр гоё хүүхдтэй тий. Хор тамч юм уу буцааш нэхгүй хайрмаар амар хүүхдтэй дөө тий. Миний л ээжэл залуу явсан аав минь элдэж төлчээ Эцгийн зүйлээ өдөр шөнө цамаг юм байна. Хор тамилын 1999 онд гарсан цамаг. Намайг төрж байхад гарсан байна. Ави хасчих сумирээ. Jangan ini jangan gue nih kita boleh ya. Бид зөв амьдрал амар хайртай билээ. За гоё ч байх тий. Туслаа ямар тааж хичглээ. Энэ гоё нараа шуулаад. Ваа, гоё юм байна. Сөөж мэдэж байна. За доороо нэг суух бүтээлэг. Авчраад нэг гоё юм хийе. Руух юм асаад. Өдөр нөгөө канвас дээр зурсан мэт гэсэн шүү дээ. Ямар хоёр зураг зурснаа харуулах уу? Ангийн болохоор найз маань зурсан. Ямар хөөрхөн. За би ингээд харуулах юм даа нэг сав. Тэгээд гоё тавин сууж болж байна. Энэ хөвчлөг маань жоохон уртуулах бах. Гэтэ зүгээр шүү дээ. Нараа амар тусч байгаа юм шиг санагдаж байна. Тэгтээ нах уу гоё байна. Нарны тусгал ямар гоё вэ? За явтаж туслан амжилттай байлаа. Ами комплекс гэдэг тусгал хийсэн. Дахлаа нэг дэмжих гэж ойлгосон. За зурсан хоёр зураг харуулъя. Эхлээд яцхан зурсан зургийг харуулъя. 3 2 1. За тэр бэрийн хөөрхөн стич зурсан байгаа. Зураг нэрээс ингээд амар өөрийнхөө ингээд specially highlight-ууд нь юу вэ гэхээр нөгөө нэг энэ давлгааны цагаан. Тэгээд энэ хоёр зургийг ингээд нэг тусгал хийсэн. 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 Тэгээд энэ хоёр зургийг ингээд нэг тусгал хийсэн
Тэгээд нөгөөх нь шоу гэж санаж байна. Гэтэ надад болохоор бүхэлдээ амар юм хөөрхөн санагдсан лээ. Ийм харангуут юм хайр мэдрэгдсэн. Тийм гоё зурсан. За тэгээд минийх болохоор шинэ жилийн өмнө айстэй оруулах гэж бодоод би болохоор Грангуратрам юм гоё Снупи зурсан байгаа. Хөөрхөн байна уу? Зурж байхдаа нэг амар инээдтэй юм болоо. Би нэг толгойн зурангуудаа гидсийн зурхаа мартаад хөлөө энүүгээр ингээд төлөвлөөд яг гидсийн хаяа зурх чи дээ. Тэгээд засаад нэг юм бодлосон. Тэгээ хамт болохоор юм. Тэр мундаг юм уу? За ингээд гоё цаг гаргаад нэг таам зурсан маань та маш гоё ямаа. За энэ тавьчих. За одоо болохоор энэ бичлэгээрээ юу хийх вэ гэхээр сууж мэднэ. Тэтгэргэнөө. Тэгэхээр би усгаач адилхан гээд бүхэн бас байна. Үзгээр бичээгүй тэмдэглэлүүд гэдэг нэгдүгээр бит ном болон хоёрдугаар бит номн дээр дарсан гэрэл зургуудыг гоё хуваалцаж харуулах гэсэн юм аа. Энэ хүн номоо гоё юм хүн ном байна гэдээ хуваалцахыг хүссэн. Нэг гэрэл зураг сонирхдаг тийм бол танд энэ амар гоё байх хаа. Сонирхдаггүй байлаа ч гэсэн Монгол ах уйдаа холбоотой ингээд Монголын гоё тухай зургууд болон гадаадын бас зургууд байдаг. Зур харахад л нэм гоё болчихдаг. Би бол тэгдэг байсан. Тэгсэн өмнө үзэхтэй. Тэгээд одоо номны эхлэл дагаа энэ хэсгийг би гоё уншиж өгье. Хэхэн хосгүй том юмны өр хөрөнгө эгэл чирээ юм дотор оршдог. Монгол улсын хөдөлмөрийн баатар, ардын өрн зохиолч, соёлын гавьд зүтгэлтэн бүхийн баас 1921-с 2009 он гээд өөрийнх нь зураг байна. Хайрт аав өвөө бүхийн баасын 100 насны ойд зориулан бүтээв. Нөгөө намайг би бодуулаагаас авч ирсэн шүү дээ. Бодуулаа өвөдөө зориулан гаргасан гэж үзэсгэлэн дээр нөөрэ зогсчихсон. За фото редактор нь 5 оны мах ажилласан байна. За ерөнхий редактор нь бодуулаа бүхийн баасын зэнцэр охин гэж авдаг. За энэ хэсэгт байгаа гоё бичвэрийг бас уншиж өгье. 40 жилийн өмнө 20 гаруйхан настай бас хавар зуны уул зуур төвөгтэй цагаар тэр цагтаа хүнд нөхцөлд аж төрж байсан манай орны баруун хязгаарын хилчид тэр хязгаарын хилийн отряд застав сумын хилчдийн амьдралтай урт хугацаагаар намайг баг болчоор юм мэддэггүй чаддаггүй гэхгүй харин ч гүн итгэл найдвар хүлээлгэн явуулсны хариуд би өөрийн чадлаар нэлээд зүйл бүтээсэн юм. Уран бүтээл гэдэг уран бүтээлч хүний нэг насны хэрэг явдал байдаг. 40 жилийн өмнөх баруун хязгаарт явсан миний аяны тэмдэглэл дууссан болохоос биш уран бүтээл минь хийдэж дуусаагүй харин ч дахин үргэлжилж гол хийх ёстой уран бүтээл минь одоо өглөх гэж байна. 1987 оны 9-р сар Ард Жанчигланд 1948 оны замын тэмдэглэлээ шүүн сэрүүлв. Бүхийн бааст ураалгаагүй үнэмлэхийн түүх замын тэмдэглэлээс. За зургууд нь эхэлж байна. Ховд аймаг 1965 он. Социалист хөдөө аж ахуйг эрчимлүүлэн хөгжүүлэхийн төлөө тэмцэх тун зарцсан. Тэгээд дараагийнх нь Архангай аймаг. Тэгээ өмнө нь бүгдийг үзчихсэн. Тэгээд
болохоор надад таалагдсан зургуудаа санаад юм бас хэлж байлаа тийм. За 1960-аад оны ихэнх энэ зураг байна. Энэ бас хамт хийж байна. Хүүхдүүд нэмэр хөрг. Энэ зураг надад амар таалагдчихсан. Вьетнамын зохиолч Кам Тан, Монголын зохиолчдын хамт хэрийн салхинд 1968 он. Вау. Улаанбаатар хот 1972 он. Уярын дараах субботник. Машин тусалж байгаа. За ховд аймаг юу андуда. Гэцэрнэндээ Баян аймаг. За энд байгаа бичвэр уншия. Баас тахад Монгол орондоо очоогүй газар орж үзээг үндэстэн ясны айл өрх байхгүй байх. Зохиолчдын хорооч хүнээ байн гудуу нутагт явуулж Монголынхоо уран зохиолыг сурталчилуулдаг байжтэй юм л бол баас хөдөө явсан гэж аав ярьдагсан сэтгүүлч уу амар сайхан зохиолч Цэ Уланбаярын хүү Засгийн газрын мэдээ сонин 1995 он дугаар 156. Хангаа 1966. Энэ бас ямар гоё зураг. Энэ ингээд сүүлд нь бас посткард гарчихсан сонгогдсон байсан энэ зураг. Өмнө гой аймаг 1968. Энд бас зураг. Баян аймаг Новон Урсум Хавтай Ферм 1965 он. Энэ болохоор эхний зураг нь Хинтэй аймаг. Дараагийнх нь Баян аймаг Алтанцүг цум. Бас энэ Баян аймгийн зураг байна. Наран дуун гоё харагдаж байгаа гэж бодож байна. Дараагийн зураг нь Монгол дээр барьж байгаа шиг байна. Өмнө гой аймаг 1971 он. За өөрийнхөө бичсэн тэмдэглэл нь ер нь бодоод байхнаа бид тэмээнийхээ тухай туйлсын зохиол төвөөгүй юм байна. Бид амьдралдаа морин жин гэж хизээж хэлж тэгж байгаагүй. Гэтэл тэмээнжин саяхан болтол улс орны маань амьдралын төмөр замч болж байсан. Машин цувааж болж байлаа. Тэмээнжин манай амьдралын гол үз нуруунд болж байсан. Тэмээнжингээр урагшаа хошоо хаа хүрч байгаагүй гэх билээ. Ингээд бодохоор тэмээгээ мартах биш, магтах цаг маань бас л хожигдож байгаа юм байна. Ваа, энэ тэмдэглэл амар гоё. Сэтгүүр сарын нэг энэ зураг ямар гоё вэ? Цэцэг барьчихсан. Бүгдээр нь үйлчлэн форум дээр цэцлэнтэй л харагдчих. Тавс аймаг 100 сон 1985 он. За энэ л өвлийн зураг байна. Энэ болохоор ингээд нөгөө жаадтай 16 зарагцсанд бас сонгогдсон 16-ны нэг юм гэлээ. Миний авсан жаадтай зураг бас байгаа. Тэр үед нь харуулъя. За Монголын үйлчлэлийн тэр энийг гоё уншиж өгье. Иймэрхүү гоё бичвэрүүд уншихаас айгүй гоё шүү дээ. Өвөл шиг хүчтэй, өвөл шиг тунгалаг, өвлийн агаар шиг цэвэр ариун сэтгэл оюутай ард түмнээ их орноо алдаршуулан дуулах нь манай орны нийт уран бүтээлчдийн эрхэм зорилго байсан цаашдаач байна. Манай уран бүтээлч хүний мэрэгэн харт ухаалаг оюун их орны маань өвлийн өвлөө ямар дүрээр харагддаг вэ гэвэл нөр их ачаа нуруундаа тэгээд сүр ихтэй даваа өгсөн манхайн цайгч үүрийг ухтан мацаж яваа магнад нь хөлс тос дааварлсан хүчрхэг гал тэрэгний
уртын мөрд цувааны дүрээр харагдах ёстой гэж би сэтгэдэг билээ. Бүх юм бас Монголын үйл нийтлэл ганц хонгор газрын номоос. Тэ. Яч цохож онголоод талаач. Энийг ингээд нүг хөлс гараад юу байгаадах юм. Би нэг юм мөнхийн хаалгатай. Би маань л жоо сонир. Та танилтаа. Тамир хамаар зүрхний бүр инсэн брэм гахлаар таас босч байгаа юм болов. За 2-р хэсэг нь шар тэнгисээс Карпатын уул хүртэл. Тэгээд энэ болохоор одоо нөгөө гадаад руу тонол дээр яваад авахулсан зургууд нь багцсан байдаг гэж би санаж байна. Тэгээд хамт харъя. За эхлэл хэсгийн тэмдэглэл нь юу байна гэхээр галт зэрэг зогссонгүй газрын хоолд арилаад өглөө ганц улаан намуу шиг хүүхэн хонгор үлдээд өглөө. Айдаа би шүлэгч байсан сан бол ай хөөрхийн ночрлын тухай хичнээн сайхан онголох байсан бол доо. Хилдээ тэмүүн нөхөр минь бүх юм бас Бухарест Лойшт 1965. Дач байна. Яг нь шууд надад жоох урт санагдлаа. Тэгтээ яг богино тийм бичрүүдийн уншнаа алхахгүй. За Герман улс Берлин хот, Дрезден хотын зургууд байна. За энэ дээр байгаа нийтлэл нь саруул байшингуун цөндөрлөн босоод салхивч цонх нүд нээлттэй харагдах нь маргаан ших биш өнөөдрийнх юм шүү. Магадтай биелэгдсэн хүсэл минь юм шүү гэж Егианос Бехерсталны гудамжны тухай яруу сайхан шүлгэлсэн байтгсан. Берлинд байсан өдрүүд энэ гудамжаар яваагүй үндсэн удаа надалга. Германд хийсэн тэмдэглэлээс 1959 он. Берлин хот, Росток хотын зураг. Берлин Росток. Будапешт хот, Бухарест хот. Ямар үзэсгэлэнтэй юм бэ? Маань 1965 он Англи оны зургууд байна. За Герман улс. За энэ нь болохоор яруу найрагч Нямдорж бүх юм бастын дүү бөмбөг сууж байгаа харагдана. Орос улс Ленинград хот. Румын улс. Хараацай болон нисээд 3-р хэсэг нь. За хүн мөнх биш хүний бүтээсэн аль гайхамшигт бүтээл төрөвлөн мөнх үлдэн. Тийм ховор хосгүй нандин бүтээл төрвөл харин бүтээгч эзнийхээ нэрийг нэгэн хамтдаа мөнхлөн үлдэх нь бий. Гэтэл зарим хосгүй бүтээл төрвөл бүтээгч эзнийхээ нэрийг авч үлдэхгүй нь бий. Тэр бол бүтээгч эзний буруу биш. Тэр эзэн харин өөрийн нэрийг үлдээх гэж биш. Үеийг эзэлсэн бүтээл төрвөлтэй амьд сүнсээ зориулсныг хорвоо дээр ямар хүний сайн юм үлддэг вэ гэвэл хүнд зориулах гэж чинхүү зүрх сэтгэл оюухаа өргөсөн бүхэн нь ард түмний дунд эзнээ алдаршуулан үлдэнэ. Ард түмэнч тийм хүнээ мартах учиргүй. Бүх юм бас хоёр буурал туужаас. Гой бичвээ. За энэ хэсэг болохоор ер нь
ажлын зураг байна. Энэ болохоор миний дурсгал бүхэнд төлөвлөж байгаа зургууд байна. Энэ болохоор нэг тийм хасан үүд болсон хүмүүсийн дарсан зураг байна. Би хэл харуулж авч. Цэнгэлийн үйлс нүүн цэцгийн хур буухнуудаа цэцгийн хур буухаар миний ижээ санагдах юм. Хараацай болон нисээд хайрт ижээдээ очихсон. Бүхийн бас хүүгийн бодол шүлхээс. Дөрөвдүгээр хэсэг усгаач адилхан хэрэг дээр нь сууй байц эрхэм та хамт явах уу? Усгаач адилхан юм, урсган жижигхэн юм. Бүхийн бас уулнаас буусан гол гэдэг шүлхээс 1965 он. За Герман улс Ростокод Балтийн тэнгис 1959 он. Дараах зураг байна. Зураг нь гоё аз. Энэ нь гоё зураг санагдчихсан. Энэс чадсанд гарсан байсан санаж байна. Хуурай газрын гийчин далайг юр сандраад үгүй юм. Хар тэнгисийн эргэд гэдэг Виктор Гюгогийн шүлэг байна уншия. Хар тэнгисийн эргэд хадан ошлохын ирмэгдээ хайр холоос ирч байд харуулдан зогсох сонин байна. Гэрэл хөшөөнөөс холхон гиюрэн хэн юунд зогсно вэ? Гэр орноо санав уу? Гэргийн хүүхдээ бодвоо гэж гэрэлт цагаан захлаа гинтэн надаас асуух мэд дальж үүрээр даллан аль ойрхон эргэлтэн их далайн ус эргэлсэн долгиогоор давхарлан хөлийн дорох хэсээ хөөцөлдөн алгадаад буцсан. Ингэнэ. Хааны хоёр бүжим хосчих. Констанц Ростокотын гоё. За. Тавдугаар хэсэг рүү орж байна. Ер нь л 5 хэсэгтэй бодож
Тийм байсан баха. Модд тариагүй байж сүүдэрт нь суух гэж яахыг хэлэх вэ? Тайлбарлая. Улаанбаатар хотоо өөд татаж Явандаа хот шиг хот болгох үйлс нэмэр хандив оруулах бүх нийтийг хамарсан ажлыг бид 1945 оноос л эхэлсэн болов уу. Дайны үед яалтчгүй гаргуунд нь хайсан бүх ажлаа одоогийн ойлголтоор бол сэргээн босгохын эхлэл нь олон нийтийг хамарсан субботникоор эхэлж хотын нийт байгууллага албан хаагчид ард иргэдэд хойшоод хийх олон янзын ажлын их үүсвэр болсон доо. Улаанбаатарчууд ажлаа одоогийн Сүхбаатарын талбайгаас эхэлсэн. Тэр үед энэ талбай юутай байсан бэ гэвэл чулуу яс сул шорооговтой байсан. Тэр их чулуу ясыг цэвэрлэж зайлуулахад их ч ажил орсон. Хотын албан байгууллагууд харьяа газраа цэвэр цэнцгэр суух хагас бүтэнсээ өдрүүдэд заавал ямар нэгэн ажил хөдөлмөр өрнүүлдэг зуршилтай болсон. Бүх нийтийг хамарсан энэ ажлын явцад нуглаа хуглаач гарч ашиг биш хохиролж учруулах явдал тохиолдож байв. 100 наадмын дараа бүх нийтээр талын аргаар төвбөө зохиох хатаарчтай ажилд гарав. Тэгээд ажлаа хийнгүүтээ шинжлэх ухааны хүрээлэнгийнхнийг харсан чинь хөөрхий зэд амьдын сүрэн гуймын өмднийхөө төвийг өвдгөө өнгөртөл шуучсан хөл нүцгэн Бэринчин гуймын дүнсийг ирээ дүнсийг ч гэсэн шавар шавхаа тутгалзчихсан явж байна. Энэ хоёроо хараад зүрх зогсчих шиг болж үлийн баларсан ажилд бид хийж байлаа. Энэ хэсгийг бас уншчихъя. Би Улаанбаатарт 73 жил хаж төрж байна. Нийт амьдралынхаа туршид 79 жил. Намайг анх энэ хотод орж ирэх үед Монгол банкны гаднаас орох хаалганы хажууд мөн дотоод яамны эмнэлгийн үүдэнд хэдэн сайхан залуу улаас тарьсан байсныг одоогийн гадаад хэргийн яамны зүүхнээр зориг сангийн үүдээр засмал замын хоёр талаар хэдэн чөргөр хармад тарьсан байсныг санаж байна. Маршал Чой болсон сууцныхаа хоёр талаар цөөн нарсыг бид нэрэмжит сургуульд суралцаж байхад 1942 онд суулгасан. Хотод өөр хаан мод байсныг санахгүй байна. Ингээд бид энэ олон жил Улаанбаатарт хаж төөрөхдөө чухам ямар ажил голлон хийсэн бэ гэвэл өнөөхөл нэмж мод тариах, зүлэг тавих, ногооруулах гэдэг ажлыг олон жил хийсэн. Гэтэл тэр бүхнээс юу үлдэв? Бараг юу ч үлдээгүй. Яагаад? Бидэнд мод зүлэг ургуулах хэвтэн мэдлэг туршлага дутсан. Хийсэн ажлаа инхрийлэх, халамжлах хайр дутсан. Бодлого болгоомжгүй ирээдүйн хойчийг харахгүй тарьж дэвсэж арилга байгууламж босгох, гудамж талбай болох, зам гарах газруудад хамаг хийсэн ажлаа үрж ёстой салхинд говийн шар тоос шиг хийсгэсэндээ. Гол нь их хотын эзэд бидний л олон талын арчаа үйлдэлтэй холбоотой уур тайлбар хэрэггүй дээ. Бүхийн бас дуртгал, дурсамж бодол, эргцүүлэл намаас 2013 оны 10 сарын 22-нд тайм Улаанбаатар хот гэсэн зураг байна. Энэ болохоор их үерийн дараа субботник гэж байна. Бүгд найрамд Монгол Ард улсын төрийн ордны өмнө. Төрийн ордон 1960-аад онд. $40 мянган шинэ иргэн гэдэг юм уу? Нөхрийн дэвтэрт Вьетнамын зохиолч Боо Динт монголчууд Вьетнамыг дэмжсэн цуглаан 1961 оны үеэр зураг. Энэхүү тэмдэглэл бичвэр нь Вьетнам Монгол холоос хольж бидний сэтгэл орой сойр өдөр цаг өнгөрөх тутам өндөр улс намдаж байна. Өргөн мөрнүүд нарийсаж байна. Өргөн мөрнүүд нарийсаж байна. Гадаад далай цэлгэрэгч гатлахад хэлбэр болж байна. Гарах хоолойн цээлхэн аяг гараа сунгаад дэмжих нөхөд газар сайгүй олширч байна. Газар сайгүй олширч байна.
Ийм бас Тодтой тэнгэрийн доршуулгын түүгээс 1956 оны 3 сарын 29. Тайсан толгой. Гандан төвчлэн хийд 1967 эхний зураг нь. Дараагийн нь үерийн дараа Супотник. Төрөний зураг байна. Хүйтэн дайны үеийн хамгийн удаан үргэлжилсэн мөргөлдөөн болох Америк Вьетнамын дайны үеэр 1955-1975 оны хооронд монголчууд дайныг эсэргүүцэж Вьетнамыг дэмжин цуглажээ. Эхнэр Маюш Улаанбаатар хот нэг тайвны үргэлжлээ. Хэсэгтэй байна. Буруу санджлаа. 6 дугаар хэсэг нь буу дуу 2. Энэ бүх үйл явдал цагаан цасан дээр ногоон зүлгэн дээр л гарч байснаас биш. Цагаан цасан дээр хар бэхээр бараг буугаагүй хэвээр байх. Бүх юм бас 2023 оны 1 сарын 13. За. Энэ софтвер төвчүүний замууд. Хятад улс 1956 Цохиолжтэй намдаг. Орос улс Москва хот 1963. Грузин улс Цохиолтово суурингийн цайны талбайд. Герман улс Дрезден хот. Дараагийн дараагийн харцгүй. Одоо хэдүүлээ зөв нэр байна. За Хятад улс 1956 айн хэсгийн уншвал бид Жужаан мөрөн дээр гарлаа. Лициаван тохоо гэдэгт очиж зугаалах гэн нөхөрлөлийн анган хамт явлаа. Бид усан дээр нутагтай ард иргэдийн дуунаас дуулж өгөхийг хүслээ. Тэр хүн бидэнд урдийн загасчдын гонигтдод уулж өгсөн их сайхан дулдаг хүн билээ. Манан дунд загас хайхад мунж хэцүүе. Загасчлах түмэн бэрх, татвар буман их бэрх. Уй удмаараа ядуу бид өвгийн үлдээсэн уранхайд хороор өвлийн бэрхийг яаж хийж өнгөрөөндөө. Өөрийн туяа гэгэрэн нэртэл өжхийн од хайлан замхран үлдэж хоцорсон гэртээ буцтал үлээч салхи сурч эхлэлээ гэдэг энэ алдартай үг тэр хүнд болоход бидний сэтгэл ямар болсныг одоо хэлэхэд хэцүү байна. Бүх юм бас Хятад орны хавар намаас 1957 зургаалгаар 1950 онд гэсэн байна. За Герман улс Восток хот Балтийн тэнгис. Нэг юманы нэвтэж байна. Чи нэг тийм гоё нүдэрээ. За Унгар улс Будапешт хот Восток хотын зургууд байна. Яаж байгаа жоохон хийгээд тасарчлаа тийм. Жагалах.
дугаар хэсэг нь туурган дээр нэрс. Бас гаврыг ханзаг байх шиг байна. Энэ хэсэг малсын илбэрэл гэх гэдэг юм шиг. Яндор хэсэг нь өөрийн сүүдэр. Улиран одох цагтай зүг урсан одож мартагдан орхидог үйл явдал амьдралын үзэгдэл учрал тохиолдол байтугай эрдэнэт хүмүүн алины тэр гэхвэ гэтэл он цагийн урсгалыг сүрж од саран мэд гэрэлтэн ой ухаанд улам улмаар тодрон дурсагдах хүн хүнээс эрхэм сайхан хүмүүс аль олон байдаг нь ямар их баяр залвэ. Баярлах үнэхээр дурсамжаас 1992 оны 6 сарын 27. Муутай ахлын зүрх байна. Гарах юм. Та бимиг гараад. Гарах юм. Монголчуудын хөрөг зураг сургуулиудаас үзье. Баяул гэмэг алтан цогцсон. Тэгэхээр хөрөг зургууд нь бас яг гоё зургууд шиг санагдчихсан. Энэ дэвэн брэнд байна. Хөрөг зургууд юм аюу гоё маа. Ийм хүний ингээд сэтгэлийг гоё тайлтаж харуулдаг юм. Надаа ингээд дарахад амар хэцүү санагдчих.
залуу гэр бүлийнхэн хүмүүсийн хүрээлцээгүүд байна. За бэмбэрийн чонгой байна. Энэ дөрөв бол их харцсан юм шүү. Амин мөрмөц төрхтэйгээд ингээ харахаар гоё хамаамтай амин өөр төрхүүд утасны бас хаслууд маш гоё. Энэ символын бэмжтэй хүн төрөлхтний хоёр зүйлийн талах хэрэгэлтэй гэж болно. Цаас болон оюун санааны талах мөн. Мөнчиг олон цаас идэж мөнчиг олон үзэгний амьд хүрчтэй хөөрхий. Өөрийн сүүдэр гэх сүүдрийн өөрөг дээрээ тэрбээр өдөөд би малчуудтайгаа л зүдэрч явмаар байна гэдэг үргэлжийн халагдлаараа өнөөдөр үгүй болсон ч тэрэл хэвээрээ халагдлаж зогсох шиг харагдана. Нас өндөр гарсан ч би хоёр таягтайгаа байгаа. Тэр бол унших бичих хоёр гэж хамгийн сул өгсөн ярилцлагандаа хэлж байсан. Бидний өвөө, зохиолч, гэрэл зурагчин бүхэн бастын эдгээр бүтээлүүд бидний туулаагүй ертөнцийг таниулах чиглэл нь байжээ. Эдгээр бүтээлүүдийг олон дэлгэхээр бэлдсэн сүүлийн хэдэн жилүүдэд ажиглах тусам хүмүүний амьдралаа нэг зүйлд тууштай зориулах, амьдралаа өрн танаа хийх, бусдын болон өөрийн гэсэн амьдралаар амьдрах зэрэг тоочод баршгүй амьдралын тодтголууд энд үгээрч миний хувьд гайхацгүй тэр амьдрчээ гэх үгэл үлдэж байлаа. Өөрийн сүдэр гэд зураг нь юм байна. Энэ сүдэр нь голтон. За. Модод болон даврах бүрий эдгээр модод ярьж чаддаг бол хий хэлэндээ гэх бодолд өртөгсөн. Тэрбээр авч үлдэж чадсан агшин хорон бүрээрээ аминд нь хүрсэн гэх үзэг цаас бүрийнхээ амиар урсан хүүрнэх түүхтэй уулын нэгэн урт настай модод л бидний өмнө хуучин атлаа шинэхэн бүтээлээ дэлгэж байна. Өчигдөр өөрийгөө 100 жил зориулсан үзэг цаасны хэлээр өнөөдөр дүрслэх урлагийн төрөлцөл болох гэрэл зургийн хэлээр ерөнхий редактор бүхэн бастын зэн цайхан и бодулаа. Зургийг зайхан холлон асан Шадилан Туслан 2005 энэ амар гоё зураг. Энэ зургийг хараад би өвгөөг бас амар сансан. За. Бүхэн бастын гэрэл зургийн аппарат хурааж чадвалсан хальтнууд харьцагтай байна. За энэ нь л ном маань дуусч байна. Нийт 8 гарчигтай. Хэд 200 нууц. Тэгээ энэ нэгдүгээр бат номыг энхүү харуулж дуслаа. Танилцуулж. Дараа нь гоё 2 дугаар битэн хий гэж бодлоо. За тэгээ бичлэг ингэж дуусгая. Хамт сонирхож үзсэнд маш их баярлалаа.